Since rebuilding, the team has found itself in the most difficult situation. A tough schedule, fatigue, injuries. It's a tough situation, but the team must aim for victory in order to stay in the league. The league is nearing its final stages. Will they be able to survive? Миний бодлоор биднээс тоглох баг FC Улаанбаатар сайн баг гэж бодож байна. Яг тэгэхээр би FC Улаанбаатараас хэд хэдэн тоглогчийг тань яг түүний хуучин багийн тасчуулагчдын хаа байсан. Тэгээд дээд багийн тамирчдээсэн болохоор зарим нь тань FC Улаанбаатарыг хүчтэй сайн баг гэж бодож байна. Тийм болохоор хамаг чадлаараа гоё тоглох гэж байна. Өмнөх тойрог дээр бид FC Улаанбаатартай тоглоход 3-0-оор хэдчихсэн. Йока 2 гол хийж, 7 голоос зөхөж гол хийжсэн. Гоё тоглолт болсон. За эсрэг баг FC Улаанбаатар. Би болохоор энэ FC Улаанбаатарыг байгуулагдсан гэсэн. Тэгээд жилдээ заавруудад анхны жилдээ авсан. Бидээс 12 жил 13 жил багтсан. Энэ 2 жил өөр газар болж байгаа. Буцаад дээдлээ. Тавсан төгчөр болж байна. Энэ баг эсрэг болж байна гэсэн. Энэ хүчтэй үлдгүүн ч гэсэн сайн. Хааруулсан ч гэсэн сайн. Юу тийм чанартай байгаа. Сайн баг эсрэг нь. Манайх ер нь хожих хангалттай боломжтой. Яг юу байна гэхэлэр манай даваа тал айгу хурдтай. Тийм жижиг нөгөө нэг юм хинч нөгөө нэг мэдхгүй тийм хүмүүсүүд ихтэй манайх. Одоо туршлагатай хүмүүс ч юм бол нөгөө хүмүүсийнхаа эсрэг багийнхаа хүмүүсийн тоглолтуудыг ер нь бол мэдчихэж байгаа шүү дээ. За энэ баруун дардаг, зүүн дардаг ч гэдэг юм те. Ер нь энэ баг ингэж тоглолдог, пассер тоглолдог, эсвэл лонг пассер тоглолдог. Тэнгүүт манай багийн хүүхдүүдийг хинч мэдхгүй. Тийм болохоор манайх ер нь хүүхдүүдийн чадварыг жоохон гаргаж ирсэн тактик маягаар тоглох юм бол манайх нэлээд боломжтой гэсэн. Хамгаалах тал дээр бол ер нь туршлагатай тоглогчид их байг болохоор гайгүй баг гэж бодож байна. За өнөөдрийн тоглолт FC Улаанбаатар багтаа ерөнхийдөө тоглохоор байгаа. FC Улаанбаатар ерөнхийдөө төвхтэй 12 жил 1500 жил болсон баг ерөнхийдөө лигт бол тогтмол амжилт үзүүлдэг маш сайн баг байгаа. Лигийн авраг алтан хөлмөд л авч ирсэн байгаа. Өдөртөө хүмүүсээр багаа бүрдүүлсэн тийм хүмүүс бол байгаа. Тэр бол нэг чухал ш бидэрт одоо зөвхөн өнөөдөр бол зөвхөн ажлын төлөө тоглоно. Бид нар ч гэсэн адилхан туршлагатай тамирчид бас мөн байдлах бас байгаа. Тийм учраас сайхан тоглолт алцал гарна да. Төв газар байгаа надад үлдсэн хэдэн тоглолтонд одоо яг ингээд наадмын Монгол нөгөө амралт эхэлсэн байгаа. Ерөнхийдөө энэтэй холбоотойгоор бид манай коуч мөн хэлсэн л дээ. Ерөнхийдөө хариуцлах шүү. Одоо ерөнхийдөө наадмынхаа амралтыг ардаа үлдээ гээд зөвхөн үлдсэн хэдэн тоглолтонд ерөнхийдөө контролдод тэгээд бэлтгэл суултаа сайгээд ерөнхийдөө лигийнхаа тоглолтыг лигт үлдэхийн тулд маш хариуцлагатай өөрсдөө сахилах батыг айгуу тийм өндөр барьж байгаа. За өнөөдөр бас ерөнхийдөө бас яг гарааны 11 тамирчдын яг хоёр нь бол бас байхгүй байна. Уртлын Яко маань ажилтаа яагаад ажилласан явуулахгүй бас Яко байхгүй. Манай Узбек тамирчин Аба маань бас Улаанбаатар болсон улмаасын тоглолтоос хөндөж байгаа. Тэгэхээр одоо залуу хоёр хүүхэд ерөнхийдөө ороод нь гарч ирж байгаа. Тэгтээ тэр бол бид нар томоогүй сайхан үздэг шиг үзэл тоглох хэрэгтэй бол халаалах хөшний төлөө үздэг. A thorough meeting was held before the match, which they could not afford to lose. Бид өөрсдөө алдаа гаргаж байна. Өөрсдөөсөө алдаанаас болоод гол алдах юм байна. Үүсгэж чинь танаас нүдэн ажил авах шиг. Тэгэхээр бид өөрсдөө дээр анхаарах. Бид өөрсдөө сайн болох хэрэгтэй. Бид алдаа авах хэрэгтэй. Бид шанстай байх. Хин бол бидний тоглолтын үзүүлэлт өгсөн. Тоглолтын үзүүлэлт өгсөн юм бол өгдүүд үзүүлэлт өгсөн. Энийг бодох хэрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар танаас хариуцлага болно. Энийг алдаагаа. Байсаа алдаагаа. Өгсөн үр даалгавар хэлсэн ярьснараа тоол. Чи энэ байх юм энэ байх болохгүй.
Өөрийнхөө шаардлагатай тийм процесс хийхдээ аль болох хэлсэн ярьсан хүчнээр байх хэрэгтэй. Үүрээ биелүүлэх хэрэгтэй. Үүрээ. Түнээс биш. Чинь биднээс илүүтэй бодож байгаа шүү. Наад өөртөө тоглолтоо харж байгаа. Тэгэхээр we are important. Чухал. Одоо last 3 games most important, but how to play? Yes, okay. This is important. Not just think about you must win, lose is important. Not. Important things is okay. This 3 games very important, but you must go yourself. Think about yourself. I have this ball, can pass. Good. This is quality. I defense. Good. This is quality. And now is game. Team choose. Дэшгүй болно гэсэн. Үнэхээр хамгийн чухал гэсэн. Defense is important. Хамгаалалт маш чухал. Нэг номер хамгаалалт. Ингээ хамгаалалттай камбак байна. Нэг гэх чөлөө би тасаад болсон шүү. Хоолж нэг юм болоос юм байна. Юу шилжүүлэх юм бол бид нар шилжиж байгаа юм. And game press. We lose the ball and counter press. This is very important. Oi, ha. Di baba. Suwe susi kaj jono. Өчигдөр хүний урд очоод зогс. Тав хүн хашаад бүхнийг зогсоо. Дараа нь ойлаа шат ихтүүдүүд. Okay. If like this position, we must stay here 5 people. He may support for attack. He may support to attack this. No need to fight. Yes. Okay, Timuchin, we have ball, no go there. Line. Okay? If Timuchin, if you manage Punkto with passing ball, бүр захруу битээ нэг зэ. Яа бодлоо. Хивэн чэнэс чи хүн их бол хоошоо. Инхэн бол болцоо зайгаа. Чи игээ яваад бүгд уутаа шийдчихсэн. Инхээр бэрэ аваад. This fight must important opponent counter-attack. Opponent counter-attack very strong. Then must stay here or forward. If that side we attack and support. This. Not stay here. Think about your side. Think about yourself. Be not mistakes. Be not follow. This game is awesome. Okay. Prepare to we must go one thing. We are the group. There now is broken. This team now is broken. Wait. Okay. Lose the one goal, no problem. Wait. They are so near to the ball. Exactly. Okay. And we are one group. Give to your maximum and correction each other and communication. Let's talk. Okay. Let's go. Good. Their opponent is third-placed powerhouse FC Ulaanbaatar. The team is on a 3-game losing streak and will be hoping to end it here and get back on track to stay in the league.
At the start of the first half, the team's teamwork was not going well, and they lost momentum and conceded a goal due to a mistake. Everyone was focused on the ball, which stopped them in their tracks, leaving the opposing players free. It was a difficult game for Tuva Zerganut FC. Just before the end of the first half, we conceded another goal after a cross from the side. Once again, we were able to leave the ball free due to poor marking. We conceded 2 goals in the first half alone, and the first half ended without us being able to do anything. The players looked down in disappointment. Silence continued in the locker room, but then the captain spoke up. Жигэд ямар нэгэн байдлаар хөдөлгөөнөөс үүж байгаа. Хагас хамгаалагчдын дамжуулалтанд болохгүй байрлал зүг байхгүй. Тогтсон довтлогоон дээр манайх арай байдал дээр арай гайгүй байхгүй. Гараас зүгтбайж чадахгүй. Юу? Тоглож чадахгүй. Яг Юу гэдэг вэ? Хөөс хаас тоглож ямар ч хоног бат стаа шаап ингээд түүний бодож өөр бат Ханаа заяа. Яг адилхан заяа үнэтэй төөмө одоо яг адилхан шүү дээ. Яг адилхан. Тэгэхээр зүгээр чимээгүй тоглолтондоо анхаа. Tumen Jargo couldn't hide his frustration at the disjointed teamwork. In this must-win match, the sense of responsibility he's felt from supporting the team for so many years, anxiety, and the invisible pressure of staying in the league weighed heavily on him. Хүлээн зөвшөөрч чадахгүй бол минийхээ явж чадахгүй бол болох хэрэгтэй шүү дээ. Эсвэл өөрсдөө тоглолтоо. Би таны алцаа алдаач хэлж шүү дээ. Юу ч дуусаагүй вэ шүү дээ. Хоёр дахиад нэг үе вэ шүү дээ. Юу шуулга байх ч уурлаа. Нэг ойлгох. Өөрсдөө адил алдаа гаргаж шүү. Би таны хэлж шүү дээ. Байраа зүг аваад хагсан болж шүү. Тэгжээ тоглоход байна. Байраа цааваа болж шахтаа яах. Тэгэхээр ч бид зай гараад байна. Миний халтаа үлдээ анхаарал дээ. Тоглолтондоо анхаар. тэр хоёр дахь мөрөс тэмүүлж яагаад тэдээс ч яваад гэж байгаа бэ? Ой, тогтч чинь араас шахах уу бэ? Тэмүүл урд хаа гол олж чи хорог авч штэ. Чи ингээд тэр өөрөө байлдахад 5-6-аас хаяад энэ артист дотор хаана зүг өгнө штэ. Чи тогтсон шигтэй байх штэ. би уушаа тэр тогтч Чи гол байлдах хатаа бичгээ. Тийм автаа багтаа ороо сүүлийн хүн байж. Тэгснээр тэр арын үгтийг авсахгүйгээр загнаад тийм. Дуугаа тоглож чадах юм уу? Тоглолтоо хааж чадах юм уу? Багийн ашигчгүй. Ой. Биш. Тэгвэл одоо зөвхөн тоглолтоо хааж. Дуугаа байцаа. Байраа зүг авцгаа. Тэгээ болоо. Their argument remained unresolved, and the team ended halftime with an uneasy atmosphere. This was an important time for the team to come together ahead of the second half, but the team's situation only worsened. Go, Samuel, go! Go! Yes! No! Push! Yes! Hey! On!
In the second half, they had a chance for a corner kick, but the ball was stolen and the opponent's counterattack tacked Tuv Azaganud FC's goal. The ball was cleared and the opponent started a wide attack. 2 of their remaining defenders were broken down and they conceded a goal. The third goal sealed the game, resulting in a defeat. Very hard. We fight, we need to improve more, and we have 2 games to fight, make 6 points, and is that very hard game. We fight to the end. Maybe 2 chances to score, no score, so after maybe some mistakes. Second half from my side, very good. We start to press, we need to play like this. And I believe we will play next game to win. Хоёр нь л одоо манай баг нь лигт үлдэх зорилготой. За одоо сүүлийн 2 тоглолт энэ тоглолт хожигдлоо. Одоо 2 тоглолт аюу хариуцлагатай тоглолт. Манай багийн Тиванрууд болон манай багийн дүүнэр энэ жоо хангалтгүй тоглож байгаа. Өчнөө тоглолт харлаа. Өчнөө тоглолт яв ингээд дэмжиж үзлээ те. Тэгээ яг хоо 15 минутын цуцалгаанаар жоохон олон тоглолтын жоохон хэлэх гэсэн жоохон тийм бухимдалтай жоохон багийн ахлагчийн өмнөөс хэлсэн. Хэцүү тоглолтондоо тэгээс бүх тамирчид маань л хичээж өөрсдөө нөөц бололцоо тэгээд лигт үлдэх ямар тэгээд манай багт хэрэгтэй ирээдүйд өөрсдөнд нь ямар хэрэгтэй гэдгийг ухамсарлаад хүн болон хичээж тоглох хожиж чадна. Хүн болон хичээж тоглохгүй бол ер нь жоохон хэцүү. Татлагаараа яг татлагаа ихлээр цаатлын зүгүүрээр татлагаа яваад зүүн зүгүүрээрээ яг нэг туслах үүрэгтэй тоосноо туслах. Тэгээд гүүгэнгүүд маань яг хэдий сайн яг таталж чадахгүй таслагдаад бацаад 2 жишээ нэг амар их гүгээдсэн жоо хийсэн. Миний бодлоор яг баг ярьсан л коуч ярьсан л тоглолтыг юу гарах гэж хичээлээ. Тэгээд зарим тохиолдолд яг баг зэрэг техникийн алдаанууд юу нэг гарлаа. Бэлтгэлийн сайн юу техникийн алдаа баг болж байгаа. Ер нь коучийнхаа ярьсан тоглолтоор цааш дээр нь болж байгаа. Өөрсдөө үүргийг жоохон дутуу билүүлээд байна. Ялангуяа чөлөө цогцолтууд дээр булан дээр тэр байдлаар бас л алдаан дээрээс л болог олвшл. Жохон дутуу үүрэг билүүлээд. Тэгээ сүүлчийн 2 тоглолтондоо тэгэл одоо хайцсангүй арай өөр өрнөлтөй тоглолт болох байх. Тэрэн дээр л анхаарна. Тэгээд одоо энэ манай дараа тоглох чинь бус багийнхаа тоглолтуудыг харъя. Үндэ анализ хий гэх мэтчлэн их ажил их байна. With just 2 games left in the season, they are on the brink of defeat and cannot afford to lose a single game. Will Tuv Azarganud FC achieve glory or failure?